Тэгэхээр энэ гурилын татврын асуудлыг ер нь анх гарч яхад нь хүртэл хүлээж хүн сайд нь ч хүртэл хэлж ирсэн байхгүй юу. Дотоодын үйлдвэрлэгчнээс сөрөг нөлөөлнө гэд. Тэгэл хүчээр энийг аваачаал одоо баталцсан. Тэгээ яг хор уршиг нь гарч ирж байгаа байхгүй. Наад зах нь дотоодын үйлдвэрлэгч нарын итгэлийг алдаж байгаа нь үнэн. Гадны хөрөнгө оруулалтын тухай бүр яригч юм байхгүй. Бусад салбарч гэсэн чинь тэгж л ойлгоод байна шүү дээ. Монголчууд тогтворгүй юм байна. Дороо бодлогоо өөрчлөлт юм байна гэдэг ийм одоо мессежийг бол өгнөө. Тэгээ энэ нөгөө талаар валютын нөөцийг гадшаал алдах байхгүй юу? Гурилч болсон бай, малын тэжээлч болсон бай, гаднаас оруулж ирэх гэхээр чинь валют л урсан шүү дээ. Тийм учраас бол бас нэг валютай л гадшаа алдах. Нөгөө талаар хараат болно. Гурилын хараалт болно. Гурилаа гаднаас авч иддэг болно гэд. Ийм олон хороо уршигтай юм дээр бид нар нэг болчмгүй алхам хийж гисэн. Одоо тэрийг эргэж яриад байж байгаа юм л. Тэгэхээр энэ хоёр сайд энэ дээр зүгээр нэг юм анхаараарай гэж. Баруун аймгийн гишүүдл энэ дээр чинь түрүүн унахад нөлөөлсөн шүү дээ чуулган дээр эцсийн хилцүүлэгдээд. Баруун аймагт тэр одоо сангийн аж ахуйнуудын тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг тариаланчдыг дэмжих энийг тусгай бодлого явуулахгүй бол тэр нэг төв рүү татаад байна гэдэг байгаа чинь байна шүү. Бас нэг үндэслэл байлаа шүү. Манай аймгийн Тосон Цингэл сумын тэр нэг хүнсний ногооны манай аймгийн 50% хангадаг тэл бахад тэнд 70 оны услаханы системийн солигээд өнгөрсөн жил мөнгө тавьсан байсныг та нар өөрчилсөн билээ шүү дээ. Тэгэхээр төв рүү татцсан билээ шүү дээ. Тэгээ энд над нэг хариу үгүй шаал байсаар тэр уг нь бол манай аймгийн 50% хангадаг аж ахуйн нэгж байхгүй юу? Хүнсний ногооны. Тэгсэн тэр маань бол одоо байхгүй болцоо илүү. Би сая харин одоо ашиглалтанд орсон болов гэсэн чинь байхгүй. Тэгээ би сураг сонсон чинь та нар өөрчилсөн байлээ шүү дээ. Тэгээ гэх мэт ер нь бол бас энэ зах хязгаарынхаа аж ахуйн нэгжүүдийг жоохон анхаарахгүй бол болохгүй. Тэгээд тэр баруун төрөний сангийн аж ахуй нь ямар аж ахуйн нэгжүүд байна? Тэрийн дэмжих тал дээр анхаарал ингэ явуучвал болох уу хаа гэж. За ингээд гишүүд асуулт асууж үг хэл дуслаа.